Монгол явах гэж байгаа бэлдэж байна. Тэгээд миний ачааг ер нь бол аав маань бэлдэж өгдөг. Би өөрөө бол одоо ингээд сайхан хийдэрсэж байгаа. Бэлгийн давсан архиа үзүүлээд байх шүү бэ. Тэгээ 3 дахь архиараа шууд хийлтэрсэн. За тэгэл хувцснуудаа чихээл нүх сүв болгоныг алдахгүй ингээд чихээл үргээл тэгээд энэ косметикийн саваа нэг хийж үзээл, нэг гаргаж үзээл. Тэгээд эцэстэн дээр нь сууж байгаа чемоданаа таглаад буцааж нөгөө нэг косметикийн саваа хийж үзээд тэгснэ буцааж гаргаж үзээд тэгээд хийлтрээд за тэгээд чемоданаа өргөж үзээд жижиг чемоданд авсан чемодан хамгаалагчаа хийж эргүүлж тойруулж үзээд тэгэл хэлтрээл дуслаа да. Many tic-tacs later. Явах өдрийнхөө өглөө ингээд орон хүнжлэгийн давуу салгаад үлдсэн ачаагаа бэлдээд тэгээд ороо ингээд бүх юмас уудаар бууглаад явсан тэгэхгүй л жоо морно. Одоо метрондоо суух гээд явж байна. Бээжин рендер ирсэн. Тэгээд чаг явж уух гээд очрлоод хүлээж байна. За энэ болохоор унтлагын вагон 3 давхар орштой. Би болохоор дунд нь таагаад тэгээд нэг удаагийн хор хүнжлийг даваг дивсээд ингээд унтаад явсан. Tomorrow. Өглөөний цай маань төв хөндөг тэгээд жовтэй байсан. Гол нь богоо маань 30 минут хойшилсан. Бээжин рендер ирээд тэгсэн чинь амар хүнтэй. Ачаагаа халдгалуулчаад нэг хоол олж идсэн. Бээжингээр наашаа цааш явсан. Тэгээ одоо болохоор Чанмен дээр явж байна. Тэгээд Ванфужин дээр ирсэн чинь Лабубогийн юм үзэсгэлэн болж байсан. Одоо автобусын суух газар руугаа таксидад явж байна. Автобусандаа суучихсан Бээжингээс гарах гээд явж байна. Замдаа болохоор нөө Жанцгүйгийн давгийн ямшигтай газар зогсож 0 өнтер орсон. Гэхдээ би хоолыг нэдэггүй. Tomorrow. Өглөө 5 өнгөрөөгөөс ирээд цонхоор харсан чинь наар айгу гоё мандаж байсан. Тэгээд 8 өнгөрч явахад ер нь бол 90 дээр очсон. Автобуснаас буугаад шууд 3 дугуйт машин цуугаад олон улсын автобусны боол руу явсан. Тэндээсээ болохоор Улаанбаатар орох автобусны билет худалдаж авсан. Автобус маань 11 цагт Ирээнээс хөдөлсөн. Тэгээ одоо болохоор Ирээнээс гараад Монголынхаа хил рүү явж байна. Тэнд ингээд Монголын маань хил харагдаж байна. Хилээр гарсны дараа болохоор автобусны жолооч маань биднээс хоолны захиалга аваад тэгээ бид нэр орой 4 цагийн үед сайн шанд дээр очиж хоол идсэн. Явсаар байгаад орой 10 өнгөрч явахад налахад орж ирсэн. Тэгээд 12 болж байхад хотод орж ирээд аав маань тосож аваад гэртээ харж хамаарсан.